Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр бүгдээрээ хамтдаа тараг ашиглан талах барих болно. Хөрөнгө, соод, эсгэгч зэрэг огт хэрэг болохгүй гэсэн үг. Хамгийн гол нь тарагч нь шуугаад, бөмбөлөг гараад иссэн байвал их зүгээр гэсэн үг шүү. Зөвхөн талах барихаас гадна боорцог болон бусад гурилан бүтээгдэхүүнийг таргаар эсгэх бүрэн боломжтой байдаг. Бид нар хөрөнгөнд талахыг эсгдэг ашигтай амьд организмууд байдаг гэдгийг мэднэ. Яг түүнтэй адилхан тарганд ч мөн тэр организм нь байдаг учраас одоо түүний нэг нь бид нар сүн хүчлийн ашигтай бактери гэж мэддэг тийм ээ. Тэр бактери чинь ачаар бид нар өнөөдөр талхаа хөөлгөнө гэсэн үг юм аа. Харин гашуун таргаар талах эсгэхээр талхан гашуун болохгүй юу гэж хүмүүс их асуудаг. Ерөөсөө тэгдэггүй. Харин ч их өөрийн гэсэн өрмөц амттай их сайхан талах болдог шүү. Ингээд бичлэгийн маань эхнээс нь дуустал нь үзээд дагаад хийгээд үзээрэй. Найз нөхөдөө түгээгээрэй. Хууцыг минь үргэлж дэмждэг та бүхэндээ баярлалаа. Бидэнд хамгийн түрүүнд сайхан иссэн тарг хэрэгтэй. За энэ өнөөдрийн бидний хэрэглэх тарг байна. Гэрийн хэмд тавиад орхичихсан. Сайхан эсэглэн болчихсон байгаа. Өнөртгөөр л аштайхан эсэглэн өнөртчихээ. 350 г тараг хэрэглэнэ. Тараг. За үүн дээрээсээ 3-5 г орчим давс. Хороос 30 г орчим сахар хийчихье. Тэ сахар хийхээр ингээд бужигнжээ тэ сайхан исэн тарагчаа. За одоо 450 г гурил хэрэгтэй. 1-р гурил, 2-р гурил, дуртай гурилаа сонгоод хэрэглээрэй. За би бол одоо ингээд хурхын 1-р гурил хэрэглэх гэж байна. $450 г. Үүнийг одоо нэг 10-20 минут амрааж агаад бүрж ирээд 1-2 минут нухаад чигнэх савндаа хэвлээ тавьчихна гэсэн үг. Тэгэхээр одоо дөрвөлжин талхны савнд талхаа чигнэх бол тэрийгэ бэлтчихсэн тийм ээ. Тогоондоо бол тогоогоо, удаах шашны савндаа бол саваа бэлтчихсэн л байгаарай. Тэгээд буцаж ирээд хэвлэнэ. За одоо саваа тослъя. Би бол үргэлж талхны сав тослоход цэцгийн тоос эсвэл сүүлэн тоос хэрэглэдэг. Дугуй сав, дөрвөлжин сав, шилэн сав, аль ч сав ашиглаж болно. Тийм ээ? Талхаа барихад хэрэглэдэг тэр савнда сайхан тослоод ич. Одоо энэ хооронд зураг маань маш сайхан амарчсан байгаа. Одоо яасан гарч.
1-2 минут эвэлтэл нь ухаа. Үзэм, цангас, төрөл бүрийн самар үр тариануудаа талхандаа хийчихэж болно. За ингээд зурамгаа 1-2 минут сайхан ухчихлаа. Одоо үнийг жигнэх савнда хичгэнэ. За энийг заавал тараагаад байх шаардлага байхгүй. Миний хувьд бол одоо энэ зурмагч нь өөрөө хөөхөд ирэхээр саваа гой дүүргээд, за одоо бол ингээ харахад ийм ёроолд нагаад. Тэгэхээр нэг иймэрхүү бараг савныхаа талаар хүрээд ирэхэд бэлэн болчихсон байна гэсэн үг. Энэ нь зурмаг 3 өөрийнхөө хэмжээнээс 3 дахин нэмэгдэнэ гэсэн үг шүү. За тэгээд хэдэн цаг болох вэ гэвэл ерөөсөө л тухайн хөөлгөлтийн орчныхаа хэмээс шалтгаална. Хүйтэн бол олон цаг, дулаахан бол их хурдан хөөчн, ойролцоогоор нэг 6-8 цаг орчим болно гэж тооцоолчих. Тэгэхээр өглөө зурсан бол үдээс хойштоо одоо талхчин бэлэн болчихно гэсэн үг шүү. За ингээд сайхан таглаад орхичихъя. За ингээд би өглөө эрт зурмгаа зурсан, үдээс хойш ойролцоогоор 6-8 цагийн дараа зураг маань хэмжээ нь бараг 3 дахин нэмэгдчихсэн байна. За энэ хооронд би шарх шүгээгээ халаачихсан. Одоо сайхан таглаад шарх шүгээн дээр. За таггүй савтай бол таггүйгээр нь жигэнчиж болно. За маань гараад ирчихсэн. Одоо сайхан зүсээд үзнэ. Их гой зөөлхөн талах болсон байна. За одоо амсаад үзье. Энэ талхны хамт бол бараг сүү хамтагдсан гоё талх болсон байна. За ингээд бичлэгийн маань дуусал үтсэн та бүхэндээ баярлалаа. Хэрвээ эсэглэн таргаараа талхаа зуурчаад түүнээсээ хөрөнгө татаж авмаар байгаа бол жигнэхээсээ өмнө гой хөөсөн зурагнаасаа хэсгийг тастаж аваад үлдээчихэж байгаарай. Тэгээд дараагийн зурагтаа хэрглэж болно. Эсвэл дараагийн удаа дахиад эсэглэн таргаараа гурлаад зураад талхаа барьчих болно. Ингээд бичлэгийн маань дуусал үтсэн та бүхэндээ баярлалаа. Бичлэг маань таалагдсан бол найз нөхөддөө тараагаарай. Та бүхэндээ баярлалаа. Сайн бацгаана уу? Бүгдээрээ өнөөдөр хамтдаа үзэмтэй цэцгийн тастай сайхан талах юм. Тэгэхээр юуны түрүүнд бид нарт 200 мг сүү хэрэгтэй. Гэрээ хэмтэй болон бүлээн байж болно. Нэг өндөг. Зуун грамм хөрөнгө. 50 грамм сахар хийнэ. Бор сахар, цагаан